Дараагийн мэдээг танилцуулъя. За Украин улс бол дэлхийн хэмжээнд хамгийн том зэвсэг импортлагч улс болсон байна. За 2020-оос 24 онд бол тухайн жилүүдэд бол Украины одоо импортын хэмжээ эрс нэмэгдсэн байна. За Стокгольм хотод байрладаг олон улсын их тайван судалгааны хүрээлэнгээс 2020-оос 24 оны хооронд дэлхийн хэмжээнд зэвсгийн худалдаа ямар байсан тухай тайланг бол даваа гарагт нийтэлсэн байна. За энэхүү судалгааны хүрээлэнгээс гаргасан тайланд Украиныг 2024 он хүртэлх 5 жилийн хугацаанд дэлхийн хамгийн том зэвсэг импортлагч улс болсон гэдгийг мэдэгдсэн байна. За энэ шалтгаан нь бол мэдээж хэрэг Оросын албаны улсын зүгээс тус улсыг одоо эзлэн түрэмгийлэх оролдог хийсний дараа бол зэвсгийнхаа импортыг эрс нэмэгдүүлсэн. За уг тайланд дурдсанаар Украин энэ хугацаанд импортлсон зэвсгийн хэмжээ нь өмнөх 5 жилдээ харьцуулахад бараг 100 дахин нэмэгдсэн гэдгийг бол мэдэгдэж байгаа. За дэлхийд даяар нийт одоо зэвсэг импортлсон хэмжээний 8.8%-ийг Украин дангаараа бүрдүүлдэг юм байна. За Украины импортын 45%-ийг Америкийн нэгдсэн улсаас, 12%-ийг Германаас, 11%-ийг Польшоос импортлсон ийм бас тайлан гарсан байна. За мөн Умард Атлантын гэрээний байгууллага гэж нэрлэгдэх НАТО-гийн гишүүн орнуудын хувьд зэвсгийн импорт нь 2015-аас 19 онд бас 2 дахин нэмэгдсэнийг тайланд дурдсан байна. За Америкийн нэгдсэн улсаас импортлсон зэвсэг нь НАТО-гийн орнуудын одоо нийт импортлсон зэвсгийн 64%-ийг нь бол эзэж байна. За ер нь бол НАТО-гийн орнууд бол Америкийн нэгдсэн улсаас одоо зэвсэг авахын бичигдээгүй хууль бол үйлчилдэг. Энэ хүрээнд бол Америкийн нэгдсэн улсаас голтуу одоо зэвсэг техник авдаг юм байна. За Азийн орнуудаас Японы импортын хэмжээ өмнөх 5 жилийнхаас бол бас бараг 2 дахин нэмэгдсэн. Дэлхийд бол зэвсэг импортороо бол 6 дугаар байранд одоо жагссан байна. За Япон иймхүү одоо их хэмжээгээр зэвсэг худалдан авахгүй шалтгаан нь бол хятадын үсэн нэмэгдэж байгаа бүс нутагдах нөлөө зам Умард Солонгосын цөмийн аюул заналтай холбоотойгоор ийм хүү шийдвэрийг гаргасан гэдгийг бол тайланд тайлбарлан дурдсан байна. За харин энэ тайланд дурдсан нэг сонирхолтой зүйл нь бол бүгд найрамд Хятад урд улсын зэвсгийн импорт 64%-аар бол буурсан. За ингэж буурах болсон гол шалтгаан нь бол тус ус дотооддоо зэвсэг техникээ өөрсдөө үйлдвэрлэдэг болсон. За томоохон хэмжээний одоо зэвсгийн худалдаа авалтаа зөвхөн дотоодын компаниудаас хийдэг болсон ийм шинэ одоо технологийн салбарт ялангуяа зэвсэг батлан хамгаалахын технологид бол их их дэвшил гаргаж байгаатай бол энэ бууралт бол гол холбогдсон гэдгийг бол тайланд дурдсан байна.